чухал хуулиуд орж ирсэн байна. Гэхдээ яг нэг хэдэн 5-6 асуулт байна. За нэгдүгээр асуулт бол яг нэг хамгийн газраас зүгээр техникийн хувьд асуух гэсэн юм аа. Нөгөө малгай хуулины доор дагсан хуулийг дахиад дагсан хууль орж ирж байгаа зохицуулт нэр нь яг хэр оновчтой байсан гэдэг нэгдүгээр асуулт. Энийг хамгийн газраас тодруулчихвар. Хоёрдугаарт энэ зөвшөөрлийн хуультай холбогдуулаад стандарт хэмжил зүй төрийн хянан шалгалтын хуулийг хамт оруулах хэрэгтэй байсан. Яагаад гэхээр бид нар энэ хуучин зөвшөөрлийн хуулийг зөвшөөрөл мэдэгдлийн хууль болгоод за мэдэгдлийг бол шууд мэдэгдээд үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг. Одоо зөвшөөрлийн нэг төрөл буйг хялбаршуулж байгаа гэсэн үг. Одоо тэр бол эргээгээд ямар нэгэн одоо бичгэн баримт авахгүйгээр стандартын шаардлагыг хангаад ажиллаа эхэлж болно гэдэг тийм зөвшөөрөл авахгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө эрсдлийн үнэлгээнд дээр тулгуурлаж энэ аль зөвшөөрөл мэдгэл байх уу гэдгийг анх энэ хууль бичгтээ бид нар ингээ гаргаад оруулсан байдаг. Тэгээ энэ дээр яалчгүй хамт явах хэрэгтэй юм. Нэггүй стандартын хууль хамт явах хэрэгтэй байсан. Стандарт хэмжил зүйн хууль хамт явах хэрэгтэй байсан. Уг нь бол одоо тэр юунд байхдаа уг нь бичсэн үс тэгээд энийг өргөн барихгүй л хаягдуулчлаа л да. Тэгээд төрийн хянан шалгалтын хууль. Ягаад гэхээр тэр мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулаад хизээ яаж шалгадаг байх уу гэдэг нь хуулиараа бид нар оруулах хэрэгтэй байсан. Тэгээ энэ хоёр хууль хаягдсан байна гэдэг нэг асуудал. Тэгээ энэ дээр бас хууль санаачлагчдын зүгээс байр суурийг тодруулчмаар байна. Хоёрдугаар асуудал, гуравдугаар асуудал нь бол энэ ангилалтай холбоотой асуудал. Бид нар хуучин тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлөд ангилалтай байсан. Одоо манай пүрэв дөржтэй дарга бол маш сайн мэдж байгаа. Одоо энэ ангиллуудын бид нар 1500 зөвшөөрлөг 370 болгоод тусгай зөвшөөрлийг болохоор одоо эрсдэлтэй, үндэсний аюулгүй байдлаар, байгалийн баялаг ашиглах зэрэг одоо аж ахуйн чиглэлийн одоо зөвшөөрлүүд бол тусгай зөвшөөрөл болгосон. За энгийн зөвшөөрлүүд бол одоо үрхийн хэрэглээний, иргэний хэрэглээний зөвшөөрлүүдийг энгийн зөвшөөрлөдөр орхисон, ингээ үлдээсэн байдаг. За мэдэгдлийг оруулж ирэхдээ энэ хоёр зөвшөөрлүүдээс мэдэгдэл рүү шилжихээр уг нь хуулийн зохицуултыг оруулж ирсэн боловч тэгээд энэ дундаа жоохон найруулгын асуудлууд орж ирээд одоо нөгөө эрсдэлтэй үйл ажиллагаагаар нь ангилаад энэ гурван ангил руу оруулж байгаа байлаар ингээд томьёолсон байна. Гэтэл нөгөө салбар хуулиуд руугаа тэр томьёолуудаа нэг оруулсан жоохон бас нэг жоохон дутуу ажилласан харагдан лээ. Энэ дээр бас нэг ажлын хэсэг бол ажиллах шаардлагатай гэж харж байна. Энэ дээр ажлын хэсгийг анхлагч бас анхаарна гэжтэй. За дөрөв дэх асуудал энэ аймаг нийслэл ингээд дураараа зөвшөөрөл бий болгодог асуудал байна. Нөгөө бүртгэл нэрээр за иргэдийн хурал нь нэг тогтоол гаргаал тэгэл бүртгэж байгаа гээл нөгөө үсчин гоо сайхан 8 нэрийн барааны дэлгүүр гэдэг нөгөө бүртгэл нэрээр бүгдийг зөвшөөрүүлжлээд хайчдаг. Тэгээ эн чинь бараг 100 гаруй зөвшөөрөл одоо тухайлбал нийслэл бол ингээ гаргацсан байсан. Тэгээ энийг уг нь хязгаарлалт хийх хуулийнхын төслийн үг нь бичиж өгсөн. Тэгээ энийг хамт өргөн бариаг байна л да. Тэгээ энэ дэр энэ хязгаарлалтыг зохицуулалтаа ер нь яаж энэ хуулиар хангах вэ гэдгийг асуучмаар байна. За 5 дахь асуудал энэ салбар хуулиудаар энэ хуулийн одоо хулгай гэх үү ингээд зөвшөөрлүүд юм явчихдаг. Нөгөө зөвшөөрлийн зөвлөл өөрөө ч ордгоо, засгийн газраараа ч ордгоо. Одоо энэ яг энэ өнөөдөр энэ их хурал дээр хэлцэгтэй явж байгаа энэ тамхины хяналтын хууль дээр 12 төрлийн нэр төрлийн зөвшөөрлийг ингээд задлаад ороод ирчих. Уг нь салбар хуулиар зөвшөөрлийг задлах, нэмэх 20-той байгаа. Гэтэл ингээд задлаад ороод ирсэн мэт өнөөдөр яг ингээд бид бас хилцэх гэж байж байгаа. Тэгээ энэ асуудал дээр ямар зохицуулт орж иж байгаа? Энийг хязгаарлах тал дээр. Эн чинь бол одоо За эдийн хөгжлийн сайд Жинк хоёр хариулна. За энэ цогц хууль орж ирэх учир шалтгаан Монгол улсын бизнес хөрөнгө оруулалтын орчин ер нь ямар байгаа талаар ингээд засгийн газар үүрэг өгдөөд ингээд бүтэн өвлжөнгөө ажилласан. Үнэхээр манай бизнес хөрөнгө оруулалт орчин нэлээд хүндэрсэн байгаа. Эрхчлөөд дэлхийн эдийн засаг дахь эрхчлөөт байдлын индексээр нэлээд үүн дотор хөрөнгө оруулагч дээлтэй байдал нэлээд хойгуур болсон. Манад орж байгаа хөрөнгө оруулалт урсгал саарсан. Эсвэргээр Монголоос гарч байгаа хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдээд байгаа юм байдал үүссэн. За энэ болгонд үндсэндээ дүн шинжилгээ хийгээд Монгол улс хөрөнгө оруулалтын орчин эрс сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд энэ бизнесийн одоо эрх чөлөөний суур хууль буюу
өмчийн халдшгүй дархан байдал, бизнесийн нэр хүндийн асуудал, эдийн засгт төрийн оролцооны асуудлыг нэг мөр шийдэе. За нэгээ дагаад хөрөнгө оруулалтын орчингоо таатай, хөрөнгө оруулалтанд ээлтэй ийм орчныг бүрдүүлье. За нэгээ дагаад гол одоо хөрөнгө оруулалт орчин сөргөөр явж байгаа энэ зөвшөөрөл мэдээллээр одоо бизнес үйл ажиллагааг хязгаарлаж байгаа, оролцож байгаа байдлыг зохицуултыг нэмэр болгож өөрчлөлт оруулах гэсэн ийм бодлого, чөлөөлөлт гэсэн энэ одоо чөлөөлөе гэсэн энэ үзэл санааны хүрээнд засгийн газрын бодлогын хүрээнд орж ирж байгаа. За төрийн хэн шалгалтын тухай хууль улсын хурлаас чиглэл өгөөд ажилласан. За төр олон нийтийн хяналтын тухай хууль гэдгээ босрогдоод засгийн газар дээр танилцагдаад улсын хурлд өргөн барихаар бэлэн болцсон тул энэ асуудалд ороогүй. За мөн өчтөрийн засгийн газрын хуралдаанаар бид нар стандарт хэмжил зүүн тохирлын одоо энэ чиглэлийн хуулийн шинжилсэн найруулгыг засгийн газар хэлэлцээд мөн их хуралд өргөн барихаар шийдэгдсэн. Нэг талдаа бизнесээ дэмжиж, нөгөө талаас төрийн одоо хяналт шалгалт оролцоо яаж байх юм? Энэ хоёрын дунд буюу гол тохиргоо болсон тэр стандартууд, техникийн тохирлууд, лабораторийн хяналтууд яаж явах уу гэдэг юм аа ингээд цогцоор нь дагаж орж ирж байгаа. За тэгээ бид ээл дараатай өргөн бариад ингээд явж байна. Одоо энэ суур 3 хууль маань гарсны дараа одоо бид энэ төрийн хэн шалгалтын хуулийг төр олон нийтийн хяналтын тухай хууль, стандарт хэмжил зүйн хууль хоёрыг ингээд хамт өргөн барихад бэлэн болцсон байгаа. За чадвал энэ чуулганаас хаврын чуулганаас сурталчилгаас өргөн барина. За ингээд нэг цогц эдийн засаг төрийн оролцоо, төрийн хяналт шалгалт, үүнд олон нийтийн тавих хяналт, Монгол улс мөрдөх одоо хяналт, техникийн тохирол, лабораторийн одоо асуудлууд нэг мөр шийдэгдэх юм аа. За ийм цогц хүрээнд энэ бодлогоор ингэж орж ирж байгаа. Тэгэхээр саяны элдэг төрийн шалгалтын хууль, стандартын хуулиуд бие даасан хуулиудаараа шинжилэн орж ирж байгаа шүү гэж. За бус нь ажлын хэсэг хариулаарай. За тэр 12 зөвшөөрөлд ингээд дагалдаад ороод ирсэн байна. Тэр дагалдах хуулиар хоригдсан байтал яагаад орчихвоо гэдэг асуудал дээр ажлын хэсэг. За улсын хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн жаргалан хариулъя. Өнгөрсөн хугацаанд бол яхаарахгүй Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэрэгс хэтэрсэн, бүх зүйл төр оролцдог болсон, дотоодын нийт бүтээгдэхүүн төсвийн зарлагын эзлэх хувь, татврын ачаалал, за энэ төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого гихчлэн ер нь бол энэ төрийн оролцоогүй зүйл байхгүй болсон. За энэ зөвшөөрлийн харилцаа бол бас яг энэ асуудлын нэг хэсэг. Ер нь л Монгол улсад яг ийм байнгын үйлчлэлтэй 400 гаруй хууль байгаагаас бараг 80 орчим нь яг ийм зөвшөөрлийн агуулгатай ямар нэгэн зөвшөөрөл олох гээд байдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн эрхчлөөний хууль батлагдсанаар цаашид одоо ийм зөвшөөрлүүдийг бол ингэж дураараа батлахгүй ийм хязгаарлалтууд ийм зарчмуудаа бол томьёолж байгаа. А гэхдээ бол яг одоо гасварын гавьяа гишүүний хэлж байгааг бол ойлгож байна. Сая жишээлх юм бол одоо бидний эдийн засгийн эрхчлөөний хуулийг хэлж явах явцад давхар шинэ төрлийн зөвшөөрлүүд бий болгож байгаа бас хуулиуд орж ирээд байгаа нь бол асуудалтай байна. Өөр хуулиудаар. За хасуурын гавьяа гишүүн 5 асуулт асуусан. За тэр энэ дээрээс эндэрийн 4-р микрофоноос нэгээр нь хариул. За эхлээд нэмж хэн хариулж байна? Ажлын хэсгийг ахлагч инх төвшин хариулж байна. За инх төвшин хариул. За энэ хууль бол ер нь хувийн хвшлийн одоо эдийн засгийн эрхчлөөнд маш чухал хууль, шинэ хууль, зөвшөөрлийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хуулийг одоо 3 жилийн өмнө баталсан. Тэгэхээр энэ хуулийг бол гавьяа гишүүн дахалж ажиллаж исэн. Тэгэхээр энэ хуулийн одоо хаана юу байгаа одоо өшөө сайжруулах орон зайг бол хамгийн сайн мэдж байгаа гишүүн бол гавьяа гишүүн байгаа. Тэгэхээр энэ эрсдлийн үнэлгээнд дээр суурилсан одоо энэ төрийн хяналт шалгалттай холбоотой стандарт хэмжилтүүд хамт өргөн барих энийг бол юу санал нийлж чад. Тэгэхээр сая өнгөрсөн энэ хаврын чуулганы эхэн дээр бол стандарт хэмжилт зүйн тухай хуулийг буцаагаад татцсан байгаа. Тэгэхээр сая инхэр сайдын хэлснээр энэ хуулиудыг бол буцаагаад өргөн бариулж оруулж ирэх юм байна гэж бодож байна. Тэгэхээр ингэжснээр илүү цогцолно. Өөрөөр хэлбэл чөлөөтэй эрхлээс гадна энэ зөвшөөрлийн бас хуулийн агуулга нь
нийтийн эрх ашигыг хамгаалахтай холбоотой зохицуултууд нь энэ хуулиудаар хангагдах ёстой байгаа. Тэгээд аймаг нийслэлтэй холбоотой энэ зөвшөөрлүүдийн нэг одоо том орон зай болохоор засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн дээр За ажлын хэсгийн 4-р микрофон. За ерөнхий сайдын зөвлөх Тэнгис байна. Гавийн гишүүний асуултанд багцлаад хариулъя. Нэг хооронд уялдаад асуудал байгаа учраас. За нэгдүгээрт стандартын тухай хууль одоо стандарт бол Монгол улсад байгаа. Нэг 7-8000 стандарт байгаа. Тэгээд одоо байгаа стандартууд маань өөрөө тодорхой худалдааг үйлчлэгээ зөвшөөрлөлтөө үйл ажиллагаа бүгдэнд нь үйлчилж байгаа. Зөвшөөрлөгүй үйл ажиллагаа ч гэсэн стандарт үйлчилж байгаа. Мэдээллийн эрхлэх үйл ажиллагаа ч гэсэн үйлчилж байгаа. Тэгэхээр стандартын хууль тогтолцоонохоос илүү одоо байгаа стандартуудад зориулсан үйл ажиллагаанууд дээр одоо тухайн зөвшөөрлөөр тавигдах нөхцөл шаардлага дээр стандартууд маань хэвээр үйлчилж байгаа учраас заавал стандартын хууль буюу тэр тогтолцоог нь хөндөх асуудал нь бол хамт ороогүй. Энэ стандартыг бол нөгөө хариуцсан шадар сайдаас бол одоо шинээр өргөн байхаас босруулж байгаа. За мөн хяналт шалгалтын хуулийг ч гэсэн одоо засгийн газрын хуралдаанд ороохгүй хэлцээд бас оруулж ирэхээр бас ажиллаж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн одоо өргөн барьсан дээр бол хяналт шалгалтын асуудал Нэмж 1 минутаар хариулъя. Хяналт шалгалтын тал дээр бол сая өнгөрсөн хугацаанд зөвшөөрлийн тухай хуулийг өргөн мэдүүлээд өвөл их түвшин гишүүн хагалж хагаад бүх одоо салбарын төлөөлөлтөд уулзж байгаа хяналт шалгалт болон зөвшөөрлийг сонгохтой холбоотой магадлах ажиллагаа бол давхцдаг талаар маш их санал ирсэн учраас энэ удаа хуулийн төсөл дээр хэрвээ тухайн хугацаанд зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай ижил агуулгаар төрийн хяналт шалгалт орсон бол зөвшөөрлийг тэр дүгнэлтэнд үндэслэж одоо зөвшөөрөл олгогч байгууллага нь шалгаж үзээд одоо сунгахаараас орж ирсэн. За дээрэс нь бас зөвшөөрөл нэмдэх хасахтай холбоотой асуудлуудыг ярьж байна. Зөвшөөрлийг нэмэхдээ бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зөвшөөрлийн хуулиар засгийн газар хэрэглэх газар дээрх зөвшөөрлийн зөвлөлөөс холбогдох үнэлгээний дагуу зөвшөөрлийнхаа дүгнэлтийг авч орж ирэх хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь тухайн одоо зөвшөөрлийн эрсдлийн үнэлгээний журам бол батлагдахгүй ингээ 3 жил явцсан байсан. Тийм учраас сая засгийн газар дээр бараг сар хагасын өмнө тэр зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийж тухайн зөвшөөрлийг зөвшөөрөл байх юм уу, энгийн байх юм уу, тусгай байх юм уу. За гүйцэд хариулахгүй байна. За дахиад өөр хүн гарч байгаа хариул. За Хасварын гавь гишүүн асуулсан. Нэмж тодруулъя. За энэ 22 онд батлуулснаас хойш энэ хуулийн хэрэгжилтийг шалгаж одоо 3 удаа ажилласан байдаг. Ер нь хамгийн том бэрхшээл нь нийслэл аймаг ч юм уу иргэдийн урлаараа тогтоол үлдээл бүртгэл гээл баган зөвшөөр бий болдог. Бид нар энэ чинь сайхан зөвшөөрлийн хууль батлаад байдаг. Тинчээ бүртгэл нэрээр баахан зөвшөөр бий болгодог. Энэ асуудлыг энэ хуулиар та нар зогсоох хэрэгтэй байсан. Тэр юм хуулийн дагалдуулаад оруулаад ирэхгүй. За яг хөө тэгээ үндсэндээ энэ зөвшөөрөлтэй холбоотой хууль бол жаргалан гишүүн 200-аад хууль гэдэг. Тэгээ Монгол улсын хэмжээд бол 910 хууль байна. Энэ дотроос зөвшөөрөлтэй холбоотой 200-аад хууль байна. Тэгээ ер нь яг хөө бизнес эрхчлөөтэй холбоотой асуудал төр бол хамгийн их саад дотор болж байгаа юм чинь бол уг нь бол юм шүү дээ. Одоо энэ системээс авилгал байгаа байхгүй. Одоо энэ стандарттай холбоотой асуудалж байна. За тэр сайн нэг заамарт болдог үйл явдалж байна. Бид нар энэ чинь ингээ нэг юм баталдаг. Тэгээд бүх За ажлын хэсгийн гишүүн сайн зүрх хариулъя. Тэгээ Хасварын гавь гişүү өөрөө нөгөө энэ зөвшөөрлийн хуулийг бас ахалж батлуулсан учраас бас яг Йонсын мэдээлэл юм л та. Тэгээ энэ буруу практикийг бид нар халаад байгаа. Одоо ингээд хууль тогтоогч буюу энэ зөвшөөрлийн тухай хууль заасан жагсаалтад ороогүй бол зөвшөөрлийг нэмж за байгаа жагсаалт зөвшөөрлийг болон энгийн зөвшөөрлийг задлж олшруулах буюу энэ зүйл байхгүй болсон. Гол нь орон нутагт энэ хууль тогтоомжийн асуудлыг маш сайн сурчил таниулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт ийм хууль бус одоо эрх зүйн акт гаргаад байгаа бол энийг яг хяналтын механизм байгаа л да захиргааны шүүхээр явах гэдэг юм уу. Эргээд энэ зөвшөөрлийн зөвлөл дээр ийм мэдээллүүдийг авдаг. Орон нутагтаа энэ зөвлөмж энэ зөвлөлүүдэд цэгцлэх энэ үүргийг бас өгдөг. Уялдаатай ажиллах энэ төрийн функцийн асуудал байгаа. За хуучин бол одоо Монгол банкн дээр хоёрхан зөвшөөрөл байсан шүү дээ. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх. Банкны үйл ажиллагаа эрхлэхийг 32 задлагддаг байхгүй. Ийм л байсан. Тэгэхээр энэ зөвхөн иргэдийн урал биш, ерөн улсын хурлын
За яг тэр 2022 оны зөвшөөрлийн тухай хуулинд би ажлын хэсэгт байсан. Гаавыг даргаах гишүүн ахалсан. Тэгээ энэ дэр 381 зөвшөөрөл үлдээсэн баггүй юу? 1500-аас. Тэгсэн чинь энэ хооронд 2 жилийн дотор нөгөө зөвшөөрөл налгуулсан албан тушаалтнууд авилга хээл ахуул авахын тулд яасан бэ гэхээр 264 бүртгэл нэмсэн байна. Бүртгэлийн бичвэрт. Дээрээс нь 232 дүгнэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан итгэмжлэл, 9 сертификат нэмээд тэгээ 667-оор буцаад нөгөө нэг янз янзын хүн суртал үзүүлдэг тэр одоо бичвэрмтэй нэмсэн. Тэгэхээр аль болох одоо энэ дураараа нэмдэг яамдын болон агентлагуудын бас орон нутгийнхны нэмдэг энэ одоо бичвэрмтийг хязгаарлах ийм заалтыг заавал оруулах ёстой шүү гэдэг хэлмээр байна. За ингээд Миндвэрийн Мандхай гишүүн асуулт асууя.